Рио Тинтотой хэлэлцээр хийх маш тодорхой үүрэг даалгаврыг бол Улсын хурлын 102 дугаар тогтоолоор бол өгсөн байгаа. Тэгээд энэ дээр бол за танай хэлэлцээрийн баг хамт олон болохоор менежментийн төлбөрийг бол буурууллаа гэдэг нэг зүйл ярьсан. За тэр нөө зээлийн хүүгийн асуудал, бусад зүйлүүд нас юу болж байгаа талаар бас нэг тодорхой мэдээлэл өгмөр байна те. Тэгээд бид эдийн засгаас солонгоруулж ийж олон төслүүдтэй болж ийж тэгээд зөвхөн уулуурхаа гэлтгүүгээр олон салбаруудаас экспортын орлогоо бүрдүүлж ийж за уулуурхаа дотроо бас одоо түүхий дээр нь төрөлжиж ийж хөгжинө гэдэгтээ бас санал нэг байгаа. Гэхдээ асуудал яг юунд байгааг мэдсээрэн байж ийж одоо юу гэдгийг нэг шатараалсан байдлаар бодлогоо оруулж ирэхгүй тэ одоо нэг асуудлаа шийдээгүй байж ийж дараачийн асуудал руу ингэж үсчдэг ийм байдлаар явах юм бол ингээ бидний нийтлэг эрх ашиг ерөөсөө хангахдахгүй байна л гэсэн зүйл. Тэгэд Эрдэнтийг яахлаараа дандаа ингэж дээрлэхтэй. 5 номерт амьд нэмсад хариулъя. Эрдэнтийг аж үйлдвэр эрх соёлын салбарын хүн сайтын хувьд дээрлэхээгүй. Эрдэнтийгээ бусдад ажиллахаа авч үзье гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Сангийн амны өгсөн одоо зөвшөөрлийн дагуу одоо ингээ ороод ирсэн ажлын хэсгтэрээ засъя гэдэг байр суурийг илэрхийлсэн. За улсын засгийн Монгол Улсын засгийн газраас ерөнхий сайдын 68 дугаар захимж гарч намайг менежментийн төлбөрийг 50% хүртэл буулгаад ирээ гэдэг даалгавар өгсөн. 50% буулгаад ирсэн. Би өөрийнхөө хариуцсан энэ удаан хугацаанд яригдсан төлбөрийг бууруулсан. Ингэснээр 2.2 тэрбум долларыг Монгол улсад авч үлдсэн. Хүмүүс 6% менежментийн төлбөртэй гэдээ хараад идэх юм шиг байна лээ. Нэмэлт 2 төлбөр байдаг шүү дээ. Энийг хэн ч ярихгүй байгаа. Рио Тинтогийн менежментийн төлбөр гэсэн нэмэлт төлбөр байгаа. Зээлийн хүүгийн шимтгэл гэсэн нэмэлт төлбөр байгаа. Энэ нийлээд 9% авчдгийг. 10% үрдгийг ирнэ зарим хугацаанд. Тэгэхээр энийг бид нар бууруулсан.